3 жилийн өмнө би Өөр хангаас ирсэн. Би Дорнотоос ирсэн. Би Эрдэнэтээс ирсэн. Би Өөр ханга аймгаас ирсэн. New UB гэж юу вэ? Улаанбаатартай хайрлах үзэл гэж би ойлгодог. Гэхдээ би Улаанбаатарт хайртай. Мэдээж би Улаанбаатартай хайртай. I love New UB. Гэхдээ би Улаанбаатарт хайртай. Гэхдээ би Улаанбаатартай хайртай. I love New UB. I love New UB. I love New UB. Маань энэ удаагийн дугаар хэлж залуусаа. Тэгэхээр энэ үеийн мэндийг та бүхэн төрөхийн ялданд манай залуусын клуб маань хотоор байрлах бүх шөнөдөд цэвэрлэхэд цугтарчаад байна. Тэгээд ингээд хотын нийслэлийн музейн тайлбарлагч маань одоо хөшөө дурсгал маань ямар одоо хүчиртэй болохыг залуучуудтай одоо яг энэ цаг мөчөд тайлбарлаж ярьж байна. Тэгээд бидний ажил одоо эхлэх болно. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Үргэлжлэн үзэгчтэй хүрж байна. Бидний одоо залуус маань хэлсэн нийслэлийн музей тайлбарлагч залуу маань одоо биднэрт мөшөөнийхөө талаар ерөнхийдөө тайлбарыг өгсөн байгаа. Тэр өнөөдөр бид нар бол Улаанбаатар хотын нэг 5 орчим одоо хөшөөнүүдээр очиж одоо бас энэ орчны цэвэрлэгээ болон хөшөөн дээр бичсэн одоо бичээсүүдийг бол арилгах юм одоо арга хэмжээ зохион байгуулсан. За мөн одоо үүнтэй холбогдуулаад хөшөө бол Улаанбаатар хотод болсон байгаа хөшөөнүүд ямар үнцэнтэй бэ? Эдгээр ямар одоо үг төрхийг өгүүлж байна вэ гэсэн бас тийм ач холбогдолтойгоор энэ хөшөө маань онцлогтой. Тэгэхээр хамгийн гол нь бол залуучууд маань хөшөөн дээр бити юм хөшөөнийхөө ойр орчим тийм Улаанбаатарын түүхсөлийн дурсгал хөшөөнүүдээр бити юм сараачаач. Энэ бол түүхийн одоо маш үнэтэй тийм түүхэн дурсгалууд учраас энэ бол маш тийм үзэмжтэй сайхан байх хэрэгтэй. Тэгээ энэ утгаараа залуучуудаа бас уриалга гаргамаар байна л да. Өнөөдөр бол энэ I love New Улаанбаатараас бол энэ шинэ Улаанбаатар тийм шинэ одоо төрх зүрхийг сайхан Улаанбаатар хотын төлөөлөх гэсэн тийм уриалга. Тэгэхээр энэ уриалга бүгдээр тийцэвэрх. Тэр энийг бол бүгдээр одоо хэрэгжүүлээ гэж залуучуудаа бас уриалж байна. Арилчил байна да. Ерөнхийдөө базар яасан юмнуудыг арилчих. Тэрнээс юм юугаар сулмастрын бичснүүд нь бол арилахгүй юм шиг байна шүү дээ. Энийг зориултын будаг арилгагчаар ч юм арилгах байх тийм. Магадгүй. Базар бичснүүд ерөнхийдөө бол арилж байна тийм. Арилчих. Сойдогтой болохоо бас нэлээд үр дүнтэй ах шиг байна шүү. Тийм ээ. Өөрийгөө танилцуулахгүй энэ ажилд одоо оролцсон шалтгаан юу вэ? За би өөрийгөө төвчөнд танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын ангид сурдаг. Одоо оюутан хүн байна. Тэгээд энэ I love New UB клубт одоо өөрийнхөө хүслээр тэгээд одоо нэгдээд ингээд явж байгаадаа маш их таатай байна. Залуу хүнийхээ хувь нэмрийг маш сайн. Тийм. Улаанбаатарын төлөө бас хувь нэмрээ оруулж байгаадаа баярлж байна. За чиний хичээс сургуульд амжилт хүсье баярлалаа. Маань найз навдаа хэлсэн л дээ. Тэгээд найзхаа. Найз нь манай клуб их шүү. Тэ. Найзхаа хүсэлтээр ингэж нэг өдрийг гэсэн зайсан толгойн түүхийг мэдчих явтаа. Тэгээ бас ийм ажил хийж байгаад маш баяртай байна. Улаанбаатарт өөрийнхөө хувь нэмрийг одоо залуу хүний үүднээс маш сайхан оруулж байгаа гэж бодож байгаа шүү дээ, тий? Өөрийгөө танилцуулж байна. Наваг Санжаа гэдэг. Санжаа? Тэмцэн 3-р курс сурдаг. Тэгээ 21 настай. За баярлалаа. Тэгээ хоёул ямар ч энэ хааныг хамтдаа одоо ингэ дуусгахаас ч өөр гарах гарсгүй. Тэжээж одоо өөр хөшөөргөө очиж дахиад цэвэрлэгээ хийнэ. Би бас нэвтрүүлгээ бичиж байгаа ч гэсэн гэлээ ганц хөтлөөд зогсохгүйгээр бас би ч энэ клубын гишүүн би ч энэ ажилд оролцох хэрэгтэй. Тэгээд ямар ч цэвэрлэгээ хийж гар маш үзэж байна. За тэгэхээр энэ яг энэ хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс маань маш идэвхтэй ажиллаж байна. Энэ богино хугацаанд энэ одоо ямар ялгаа гарсныг үзэгчтэй бас харж байгаа. Энэ дээр бол арилгааг бод энд арилгацсан байна. Энэ гэхдээ энэ харж байгаа нь ингээ жоохон зай юм шиг боловч маш их хөдөлмөрийг бидрээс шаардж байна.
биднээс маш их ажлыг шаардж байна. Тэгээд энийг айгүй хурдан бас цэвэрлж чадж байгаа. Хотуудтай баяр хүрэх зүйтэй хаа. Хэн бидээ өөртөө танилцуулах вэ? Тамжид гэдэг нэр. Хаанаас одоо оролцож чинь клубын гишүүн байгаад удаж гин үү эсвэл ер нь зарын дагуу бас фэйсбүүкээр мэдээд ирсэн үү? Хаанаас мэдээллийг авсан бэ? Найзуудаас мэдээд ирсэн байгаа. Би өөрөө мөсийн гурваад ирсэн байсан. Тэгээд хайса. Ахаа юм гэсэн. За нэг алтан зал гэдэг. За тэгээд маш сайн цэвэрлэгийг одоо хийж чадчих штэ тий. Тэгэхээр одоо аль сургуулийн оюутан бэ? Би эмшээсийн 2 дугаар курс оюутан. За. Тэгээд хаанаас энэ мэдээллийг авч ирсэн бэ? Энэ бол найзуудаасаа сонссон. Тэгээд хүмүүс нөгөө сайн дураараа бүгдээрээ тий би бинийгаа уриалаад татуу таанд ирсэн. Хог түүлээд нүл шил айгүй хүнд байна. Энэнгээр ингээ бүх хүмүүс залуус маань одоо арих дарсуу пим уугаад энэнгээр ингээ шилээ шиддэг бололтой нэлээ их шилний хог энэнгээр байна та бас их аюултай байна явхад. Тэгээд гуйжин залуусаа битээ дахиж энэнгээр ингээ шил хаяараа чулуун дээгүүр эн чинь бас Монголын өөхтөх агуулсан овоо юм биш та овоон дээр ингээ хог хаяна гэдэг бол бас л нүгэл болох бахал та буруу юм зүйл ах гэдэг ингээ залуусаа хэлэхэд битээ дахиж ишээ ингэж хаяасаа гэж хүсэж байна. Яг энэ болохоор зайсангийн хогийн цэг юм шиг бид нэр цуглаасан хогоо энд авчираад ер нь төгдрүүлээд хайж ийн л та. Тэгээд энэнгээр бол бас дүүрэн хог байна уу? Түүсэн ч гэсэн зөндөө хог барагдахгүй байна. Тэгээд бид нэр өнөөдөр жингээ маш их ажил хийх шиг байна. My UB гой хот. Их хүрээнийхээ шав тавьсан газраас үзэгч та бүхэнд нэвтрүүлгээ одоо төгсгөж хүргэж байна. Тэгээд энэ дээр бид нэр хөшөөгөө цэвэрлэх гэж ирсэн боловч манай залуус зөвшөөрөл олгосонгүй. Уул нь нийслэлийн өмчийн газар юм байна. Гэтэл Централ Тауэрын хамгаалагч одоо энэ тарьяалагдж байгаа хүмүүс маань бидэрт зөвшөөрлийг өгсөнгүй, цэвэрлэгээ хийлгэсэнгүй. Тэгээд бид нэр хүмүүс ирээд муухай болгож байгаа зөвшөөрөл өгөхгүй одоо хоригдож чадахгүй байж бид нарыг ирээд цэвэрлэгээ хийхэд яагаад хоригдож байгаа энийг бас ойлгосонгүй. Тэгээд ямар ч гэсэн бид нар сэтгэл гаргаж ирсэн шиг үзэгчтэй. Залуус маань бүгдээрээ сэтгэл гаргаа ингээд тойроо зогсож байна. Зөвшөөрөл өгөх хэсгийг хүлээгээд ингээд зогсож байна. Энэ бол бас арай л утга асуудалж таарж байна л да. Ингээд залуус маань нэвтрүүлгийг маань таалагдсан гэдэг сэтгэлтэй байна. Бид нар ямар ч нэсэн хийн гэсэн зорьсон ажил болгоно хийж байгаа гэдэг та бүхэн бидэнтэй хамт үзэж байгаа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байгаа үзэгчтэй та бүхэндээ нэвтрүүлгээ өргөсөндөө баяртай байна. Hi guys. Сайн байцгаана залуучуудаа. Эфрот өг төрөх чимгийг залуучууд илэрхийлдэг. Ийм ч учраас Улаанбаатар хотын өг төрөх чимгийг залуучууд бид илэрхийлэх ёстой гэж би боддог. Би бол өөрийнхөө гадаад үзмжтэй өргөц сэтгэл хангалуун байдаг. Ингээ манай Улаанбаатарын залуусууд дуртай хувцас өмсөж, их чөлөөтэй амьдарч хүссэн үзэл бодлоо ингээ дураараа илэрхийлж явахыг би хүсэж байна. Би бол амьд гэж сонсдог. Би хотын бүх зүйлийг амьдаас үздэг. Би өөрийнхөө стил имиж өмг төрхөөр Улаанбаатар хотод жоохон ч тохиомж байгаа. Надтай адилхан мянган залуучууд стил имижтэй үнд залуусыг 6 сарын 24-нд зохиогдож байгаа UB Style Show дээр бөөнөр уулзцаая. бид хоёр ч гэсэн та бүхэнтэйгээ хамт нэгдэх болно. I love New UB.
UB Style Show 6 сарын 24-нд